Дахин шинэ мэдээлэл бичлэгээр уулзч байгаадаа таатай байна. Энэ удаад J-Hope-ийн Mama дуу хэрхэн бүтсэн дүүгийг ярилцах болно. J-Hope буюу Жон Усог нь багасаа л бүжиглэх дуртай, өөрөө ч авьяастай хүүд байсан. Өөрийн бүжиглэх чадвараа улам хөгжүүлмээр байвч түүний гэр бүлийн санхүүгийн бололцоо тун муу байсны зэрэгцээ ээжээс нь бусад гэр бүлийн гишүүд нь түүнийг бүжигчин болох мөрөөдлийг нь дэмждэггүй байсан байна. Түүний ээж мөрөөдлийг нь бүхэл чатаараа дэмжиж хүүгээ бүжигчин болгоно гэж гадаад руу ажил хийхээр явсан. Гадаадад очиод маш олон ажлыг давхар хийж мөнгө олсон юм. J-Hope годамжны бүжигчин байсан бол ээжийнхээ дэмжлэгээр Big Hit Entertainment-ийн шалгаруулалтанд тэнцэж 2 жил бэлтгэдэг хугацаанд гэр бүлээсээ хол байсан болохоор J-Hope ээжигээ маш ихээр сансан гэдэг. 2013 онд BTS хамтлаг дебют хийхэд ээж нь маш ихээр баярлсан гэдэг. Гэтэ BTS-ийн эхний хитэн дуу тийм ч амжилттай байгаагүй. Энд J-Hope доторч BTS цаашдаа амжилт олохгүй байх гэж тэр үедээ бодсон учраас хамтлагаас гарахар шийдсэн байдаг. J-Hope-ийн хамтлагаас гарна гэхэд Jungkook түүнээс үлдээж гэж бүр уйлж гуйсан байдаг. R&B Big Hit Entertainment-ийн менежерүүд болон Bang PD-д ингэж хэлсэн байдаг. J-Hope бидэнд хэрэгтэй, түүнийг ингэж явуулж болохгүй гэж хэлсэн. Гишүүд гуйсан болохоор хамтлагт хэрэгтэй чухал хүн байсан болохоор J-Hope буцаж хамтлагтаа үлдсэн юм. Магадгүй BTS хамтлаг амжилтанд хүрч чадахгүй бол ээжийнхэн тэр их хичээл зүтгэл итгэлийг нь алдах байх гэж бодсондоо хамтлагаас гарах шийдвэрийг гаргасан байхаа. Удалгүй 2016 онд BTS хамтлагийн I Need You дуу амжилтанд хүрч BTS хамтлагийн оргил үе тэндээс эхэлсэн юм. Энд мөрөөдлийг нь дэмжиж хүүгээ чадна гэж итгэсэн ээжтэй маш ихээр баярлаж Mama дууг ээжтэй зориулж бичсэн байдаг юм. Магадгүй тэр үед ээж нь дэмжээгүй бол J-Hope одоо BTS хамтлагийн гишүүн байх байсан болов уу? Чиний хүсэл мөрөөдөл зорилгыг басах нэгэн байхад бүхэл чатаараа дэмжих нэгэн бас байдаг юм шүү. Чамд итгэсэн хүний итгэлийг хизээж битгий ялтаарай. Өөрийнхөө мөрөөдлийн араас шантарлгүй тэмцэж, шантарсан ч дахин ихнээс нь илүү сайнаар эхлээрэй. Бүхий л амжилт алдаанаас эхэлдэг учраас битгий гуниглаарай. Чамайг хэн хүнээс илүү дэмжиж, итгэж, хайрладаг ээж, мөн гэр бүл бас найзууд байдгийг хизээж битгий мартаарай. Намайг дэмжиж, итгэж, хайрлаж, мөн хурцлж өгдөгт ээждээ баярлаа гэд энэхүү бичлэгийн доор комент хэсэгт ээжигээ меншн хийгээрэй. Мэдээж энэхүү бичлэг маань таалагдсан бол GZL 100 YouTube channel дээр маань лайк болон subscribe дарж нэгдээрэй. Мөн хонхон дээр дараарай. BTS Mongolia Active Army page admin 100 байлаа.